High blood pressure is referred to as a silent killer. Та даралтаа зөв хянаж чадаж байна уу? Таны биед чимээгүйхэн гэмтэл учруулж, харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлд оруулдаг аюултай өвчин бол даралт ихсэлт юм. Ихэнхдээ ямар ч шинж тэмдэггүй байдаг. Японы Оха Сама судалгаа дэлхийг өөрчилсөн нээлт 30 жил 4,000 хүн 24 цагийн хяналт. Гэрээр тогтмол даралт таних нь өвчнийг эрт илрүүлж амь насыг аврах ач холбогдолтойг баталсан. Та даралтаа хизээ хэмжих нь зөв бай. Өдөр бүр өглөө сэрсний дараа 1 цагийн дотор ба орой унтахаас өмнө хэмжээрэй. Эдгээр цагт та тайван бөгөөд хамгийн бага хөдөлгөөн хийсэн байдаг учраас таны даралт гадны нөлөөнд өртөөгүй байдаг үе юм. Энэ нь таны жинхэнэ дундаж даралтыг харуулдаг. Хэрвээ таны дээд даралт 135 мм кубээс их, эсвэл доод даралт 85 мм кубээс их бол эмчид хандах хэрэгтэй. Оха Самагийн судалгаагаар даралт нь хэлбэлцдэг хүн харвалт үүсэх эрсдэл өндөр, мөн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал бусад хүмүүсээс илүү байдгийг олж мэдсэн. Судалгаагаар мөн даралт нь байнга ихээр хэлбэлцдэг хүмүүсийн оюуны чадамж 272 дахин мууддаг болохыг тогтоожээ. Даралт тогтворгүй байх нь зөвхөн зүрхэнд бус тархиндж нөлөөлдөг байна. Оха Сама судалгаа. Шөнийн даралт нь ирээдүйн эрүүл мэндийн дохио. Ихэнх хүмүүсийн даралт шөнө унтаж байхад нь бага зэрэг буурдаг. Хэрв таны даралт шөнө буухгүй, харин ч эсэргээрээ өсдөг бол таныг non deeper буюу шөнө даралт нь буудаггүй гэж оншилдог. Оха Сама судалгааны оролцогчдын 5 хүн дутмын нэг нь ийм онштой байсан бөгөөд цус харвалт, зүрх судасны өвчний хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг болох нь тогтоогдсон. Энэ үзэгдэл нь нас сахих тусам ялангуяа эрэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл байдаг. Шалтгаан нь гол дуу нойрны апноэ буюу амьсгал зогсох, стресс, чихрийн шижин зэрэгтэй холбоотой. Тиймээс шөнийн даралтандаа анхаарч тогтмол хянах нь маш чухал юм. Оха Сама судалгаа. Өглөөний даралт өндөр байна уу? 64 настай Ятабийн өглөөний дээд даралт 150, оройн дээд даралт 130. Ийм их зөрүүтэй байсан шалтгаан нь нойрон дунд амьсгал зогсох буюу нойрны апноэ байжээ. Унтах үед амьсгал 10 секундээр тасалдаж 1 цагт 5-аас дээш удаа давтагдвал даралт огцом хэлбэлцэж, эмэнд тэсвэртэй даралт ихсгэд хүргэдэг. Тиймээс залуугаасаа даралтаа тогтмол хэмжиж, шаардлагатай бол эмчилгээг нь цагт нь эхлүүлэх нь хамгийн зөв сонголт юм. Даралт бууруулах энгийн дасгалууд. Хөнгөн гүйлт. Энэ нь зүрх судас төдийгүй тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлж даралт ихсгээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Японы Гүнма их сургуулийн спортын шинжилгээ ухааны профессор Койома Кейта зөвлөж буй 8-7 хоногийн дараа даралтыг мэдгэдэггүйц бууруулдаг дасгалуудыг хийж хэвшээрэй. Гарын бөмбөгтэй дасгал. Ама. Маань Японы гарын булчин хөгжүүлэгч тоглоом буюу шош эсвэл будаа дүүргэсэн зөөлөн даван уут юм. Хэрв байхгүй бол жижиг алчуурыг нугалж бөмбөг шиг болгоно. Гол ач холбогдол нь гар атгалт нь цусны эргэлтийг сайжруулж даралтыг тогтворжуулна. Эхлээд бөмбөгийг цээжний урд 2 гараар ээлжлэн шидэж барих 10 удаа. Энэ нь тархи мэдрэлийн систем бүх биеийг идэвхжүүлнэ. Одоо цээжнээсээ аажмаар дээш бөмбөгөө толгой дээгүүрээ шилжүүлж гараа ихц аль болох бөмбөг рүүгээ харахгүйгээр 2 гарныхаа хооронд бөмбөгөө мөн адил 10 удаа шиднэ. Гар ихц байлгах нь цусны эргэлтийг сайжруулна. Дараа нь нурууныхаа ард 2 гарын хооронд бөмбөгөө 10 удаа шиднэ. Энэ нь цээж, нуруу, хавирганы булчинг суллана. Урагш баг зэрэг тонгойж, 2 өвдгөө цих байлгаж, 2 өвдгөний ард бөмбөгөө 5 удаа шиднэ. Энэ хөдөлгөөн нь доод биений цусны эргэлтийг сайжруулна. Хөлөндөө мөрний хэмжээтэй заавч хөл тус бүрийн өвдгөний ард 5 удаа бөмбөгөө 2 гарны хооронд ээлжлэн шиднэ. Бөмбөгтэй суулт, squat. Бөмбөгийг 2 гартаа зөөлөн атгана. Гараа урагш сунгаж, нуруугаа шулуун байлгана. Ингэснээр дээд биеийн цусны эргэлт сайжирна. 5 секунд тоолж аажмаар доошоо сууна. Доод биеийн цусны эргэлт идэвхжинэ.
Дараа нь 5 секунд тоолж аажмаар болсон. Энэ дасгалыг хэд хүчлэхгүйгээр гараа зөөлөн атгаж хийх нь чухал юм. Та эдгээр дасгалуудыг хийж даралтаа өнөөдрөөс зөв хянаж, эрүүл амьдралын хэм маягтаа оруулаарай.